Жишээлбэл томатос төвчний дэглэлтийн оргил үе 12 дугаар сарын дунд үед өнгөлн тохиолддог. Энэ жилийн онцлог нь амьсгалын замын синцитиал вирус, А вирус орчилд даммугай байгаатай холбоотой дэглэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлж өвчлөлийн тархалт нэмэгдэх хандлагатай байна. За томатос төвчний тархалт улсын хэмжээнд алгацоог төвшөнд байна. Томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байгаа юм а. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн амьсгалын эрхтний эмгэх судлалын тасагт нэг дор 40 хүүхэд хэвтүүл эмчлэх боломжтой. За гэвч 77 хүүхэд хэвтэж байсан юм. За ачаалал хэтэрсний улмаас 2 тасаг нээн ажиллаж байгаа гэсэн юм а. Ачаалал их байгаа шалтгаан нь өнгөрсөн онд бүртгэгдсэн ханиаднаас илүү хүнд тусаж эдгэрэх үйл явц удаан байгаа гэсэн юм а. Эмнэлгүүдийн ачаал нэмэгдсэн байгаа болохоор нөгөө мэдээч яаралтай тусламж хүлээн авахуудын ачаал нэмэгдсэн тэнцээ нэг 2-3 цаг ойчрлох тохиолдлууд бол байгаа. Тэгэхээр нөгөө нэг маскгүй явж байгаа хүмүүс их байгаа болохоор дараагийнхаа халдвар төртөд байна гэсэн үг. За одоо жишээ ханиад шуухнаа зүгээр л нэг нус гойжол нэг ганц нэг халуурж исэн хөхөд эмнэлэгт 2-3 цаг ойчрлоод маргаашраас нь хүндрэх жишээ нэг гэсэн үг. Энэ 7 хоногт амбулаторт 19,722 хүн томатос төвчнөөр өвдөж дуудлага өгсөн байна. За томатос төвчнөөр өвдөгсдийн 70 орчим хувийг 10 хүртэл насныхан эзэлж байна. За гэвч эмнэлгийн ор хүрэлцэхгүй болмаас хүүхдүүдийг эмнэлэгт хүлээн авах боломж дутмаг байгаа юм. Иймээс эм бичиж гэрээр эмчилгээ хийлгэх зөвлөгөө өгдөг. За гэвч эцэгчүүдийн хувьд гэрээр эмчилгээ хийх нь үр дүн багатай гэдгийг хэлсэн юм а. Би ч бас бага насны 3 хүүхэдтэй. Тэгэл ер нь хэцүү. Ер нь гэртээ байхдаа гайгүй. Сургууль цэцэрлэгтэй л очиод ирэхээрээ ер нь бол ханиад аваад ирж байгаа. Тэгээд одоо тэрий чинь явуулахгүй байж бас болохгүй. Явуулчихараа ханиад хүржээ. Ер нь бол тэгэл одоо эм чимлэгнтэй очрол зогсож байгаа л бичиж өгсөн нэм тариаг нь авч өгж гэн. Нэмэлтээр бол тэгэл хэрэгтэй витамин энтрийн өгөөл гэрийн нөхцөлд бас авах арга хэмжээг авж байгаа. Ханиад хамаагийн хувьд бол ер нь урд дурдныхнаас бол хүнд тусаж байгаа. Тэгээд эмнэлгийн хүртээмж бол гайгүй сайн байна. Гэтэ нөгөө очроор орж байгаа болохоор бас жоохон хэцүү. Одоо би гэхэд яг 6 4 2 ингээд 6 сартайгээ дараалсан 4 хүүхэдтэй. Тэгээд нэг нь хүрхэл юм бол ингээл би биэндээ дамжаал аягүй хүндрэлтэй. Тэгээл нэгэнд нь 100 гаруй мянган төгрөг юм аваад дахиад ингээл хөлжүүлэл ингээ олон хүүхэдтэй айлд бол аягүй санхүүгийн хувьд хүндрэлтэй. Тэгээл нөгөө олон хүүхэдтэй болохоор ар гэртээ үлдээх, тэгээ эрсдлүүд эмнэлэг дээр ирэх хичнээн цаг болох үлээ. Тэгэл ер нь бол асуудал их л хүндэл байдаг та. Томуу олон томатос төвчин хүрсэн тохиолдолд халуурах, хийг ханиалгах, шингэн алдах шинж тэмдэг илэрдэг. За иймээс гадуур явахдаа халдвар хамгааллын дэглэмээ барих, за амны хаалт зүүх шаардлагатайг алтныхан хэлж байлаа.